За бям цогцоод бол нийтийн өмчийн тухай хуулийг өргөн барьсан төрийн өмчт компаниудыг цэгцлэх 2 хууль өргөн барьсан намар болтол зүгээр суухгүй ажиллаа хийгээ явж байгаа гэж хариулж байна. За тэгээ намар эргээд уулзах бах. Тэгээ тэр үед тодорхой үр дүнтэй уулзна гэж найдаж байгаа. Төрийн банкыг тухайлаад юу гэдэг одоо ингээд нэг жижиг дунд үйлдвэрийнхэнд зээл өгдөг банк одоогоорч биш шүү дээ. 5% нийтэд хувьцаа санал болгосон тэргээр чинь жижиг хувьцаа эзэмшигчнэр нөгөө төрийн банкных нь хувьцааны үн ундсан ашиг аваад хүртээд байгаа нэг ч хүн байхгүй. Тэгээ тийм банкыг яаж сайн гэж хэлж чаддсан бэ? Төрийн банкны захирлууч одоо мэдээлэл албан бичгээр хүсэхээр ямар юмны нууцд хамаарж нэгэд мэдээлэл хүртэл өгөхгүй байгаа шүү дээ. Сангийн яамнаас туздан дарга нь хүртэл суудаг хэдэн дарга нар чинь тэгээд одоо миний олж мэдж байгаагаар бол баг алцаа жишиж чадхаа байсан гэрийнхаа яг хаалган дээрээс машинаар ахуулаад машинаар хөрвүүлэл явж идэг залуучууд байж ийсэн. Одоо